За өнөөдөр бид бүхэн халдвар төвчин судлалын үндэсний төвийн Сүрээгийн клиник дээр ажиллаж байна. Учир нь юу гэхээр та бүхэн сайн санаж байгаа бол за өнгөрсөн хугацаанд энэ COVID-19 цар тахал тэгзэнтэй холбоотойгоор манай халдвар төвчин судлалын үндэсний төв маань бол энэ COVID-19 халдвартай иргэдийг бол хүлээж авсан гол ачааг үрж ажиллаж исэн. За ингэхэд бол бас ард иргэдээс маань энэ халдвар төвчин судлалын үндэсний төвийн барилгын одоо тогтчлтын талаар засвар үйлчлэгийн талаар нэлээд шүүмжлэлтэй хандж ирсэн. Та бүхэн санаж байгаа одоо яг энэ тасагт хэвтэж имжлүүлж ирсэн иргэд маань одоо нойлынх нь тэр ариун цэврийн өрөөнийх нь зураг, гал тогооны зураг гэдгийг аваад за ийм нөхцөлд одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ин гэдэг талаар бас нэлээдгүй одоо шуу гисэн байгаа тийм ээ. За энэний хүрээнд бид бүхэн ковидын энэ том халдварын хариу арга хэмжээний ажлын хажуугаар бас энэ салбарын хэмжээнд хөрөнгө оруулалтын дээр ажилласан байгаа. Тэг өнөөдөр бас энийхээ үр шимийг хүрч чаад бас баяртай байна. Өнгөрсөн 2021 онд бол халдвар төвчин судлалын үндэсний төвд бол нийтдээ бол 5.5 тэрбум төгрөгийн барилгын их засвар хөрөнгө оруулалтуудын шийдсэн байгаа. За энэний хүрээнд бол халдвар төвчин судлалын үндэсний төв маань өөрөө 28 барилгаас бүрдсэн том зохицлбор ийм эмнэлэг байгаа. За энэ дээр бол барилгын дээврийн гадна талын засварууд, за зарим тасгуудын за хүүхдийн эрчим тэмцэлгээ, яаралтай тусламжийн тасаг гэдэргээд тасгуудыг нь бол их засварын ажил хийж нийтдээ нэг 27 ажлыг бол зассан байгаа. Хүсүүд маань өөрсдийнхөө бас нөөц болцоогоор нэлээд олон тасгаа зассан байгаа. За 2022 онд бол улсын төсвөөс бол халдвар төвчин судлалын үндэсний төвийн их засварт бол 1 тэрбум төгрөгийг төсвөлсөн байгаа. За энэний хүрээнд бол өнөөдөр бид бүхэн халдвар төвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн уушгины засаг, за уушгины 20 дугаар тасаг, насан туршидын цашмаг гепатитын 5 дугаар тасгийн одоо засварын их ажил маань одоо 8 сарын 1-ний байдлаар бүрэн дуусаж улсын комисс хүлээж авч байна. За цаана бол бас бид бүхэн 2 ажил төлөвлөсөн байгаа. За энэ дотор бол одоо 1 тэрбум орчим төгрөгийн төсөвт өртөгтэй вакуум хагалгааны мөрөө байгаа. 2 хагалгааны өрөө маань өнөөдрийн байдлаар бол одоо 35% одоо явцтай байж байна. Бид бүхэн энэ дээр анхаарч байгаа. За мөн өшөө амбулаторийн таслагуудын үйл ажиллагаа байгаа. За ер нь 2022 онд бол энэ халдвар төвчин судлалын үндэсний төв дээр бид бүхэн бас эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын дараа бол 2.2 тэрбум төгрөгийн нийтдээ одоо энэ засвартаа төсвөлсөн. Өөрөөр хэлбэл одоо 21-ээс 2022 оны хооронд энэ сүүлийн 2 жилд бол хүсүүтэд зөвхөн хүсүүтэ ангаараа бол нийтдээ 7.7 тэрбум төгрөгийн барилгын их засвар, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, автомашины парк шинжилтүүдийг шийдвэрлсэн. За мөн одоо саяхан бас эрүүл мэндийн сайдын шийдвэрээр халдвар төвчин судлалын үндэсний төвийн вакцинжуулалтын энэ албанд Land Cruiser 78 Long гэсэн энэ загварын автомашиныг за мөн алсын дуудлаганд зориулсан түргэн тусламж үзүүлэхээр бүрэн тоноглогдсон Land Cruiser 78 энэ автомашиныг бас ингээд парк шинжилгээ өрөөнд төгсөн байгаа. Ер нь бол өнгөрсөн энэ 22 оны энэ хугацаанд бол хүсүүтийн зөвхөн одоо автомашины парк шинжилтээр бол 600 гаруй сая төгрөгийн ийм одоо парк шинжилгээ ажлууд бас хийгдсэн байна. Яралтай тусламжийн засаг, эрчим тэмчилгээний засгийг иж өрн засварт оруулсан. За Сүрээгийн эрчим тэмчилгээний 3 орон дээр тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол түүнийгээ бид нар 12, 13 болгож даруй 10-аар нэмэгдүүлсэн байгаа. Одоо энэ бүхэн байна бол одоо яг нэг давхарт бидний зогсож байгаа объектын нэг давхарт одоо үйл ажиллагаа орцсон явж байгаа. За ер нь Сүрээ өвчин маань өөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн жил зарласан байгаа. Сүрээгийн дарамт өндөртэй 30 орны нэг гэж манай улсыг бол зарласан. За Сүрээ өөрөө маш онцлогтой. Удаан хугацаанд одоо хяналтайтайгаар эмчилгээ хийгддэг. За одоо үйлчлүүлж байгаа эмнэлэг маань тэр хүний бол 2 дахь гэр байдаг. Тэгэхээр энэ аятай тухтай орчинд эмчлүүлэн, совилуулна, хяналтандаа байна гэдэг бол тэр тухайн өвчтөндөө бол эмчилгээний үр дүнд бол шууд нөлөөлдөг ийм үзүүлэлт баха. За ер нь бол энэ Монгол улс бол ер нь Сүрээгийн өвчлөл өндөртөө 7 орны 1 гэж авдаг шүү дээ. Тэгээд манайд бас Сүрээгийн тархалт өвчлөл өндөр байгаатай холбоотой бас хүүхдийн Сүрээгийн өвчлөл бас байна. Тийм ээ. Тэгэхээр Сүрээгээр өвдөж байгаа хүүхдүүдэд нарийн мэргэжлийн одоо тусламж үйлчилгээг л
хугацаанд нь чанар алдахгүй чанартай одоо мэргэжлийн өндөр түвшинд л хүргэх одоо сүрээгүй ирээдүйн төлөө гэдэг урайтай бид ирээдүйгөө сүрээгүй байдлахын төлөө хүүхдүүдийн одоо сүрээг баг дээр нэрт аншилж эст илрүүлж эмчлэх юм л үүрэгтэй хамт болоо. Ажилчдын маань 5 тух ажиллах орчин сайжирч, өөрчлөлтчдийн маань хэвтэ эмчлүүлэхэд орчин тухтай, аятай тийм ээ. Одоо өвчтөнд ээлтэй юм сайхан орчин бүрдэж гин гэж бодож байгаа. Тэрнээс биш манайх бол ерөөсөө л байгуулагдсан түүх бол урт. Тийм. Бас алсын дуудлагын төрний машиныг бас хангаад нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл 2022 онд эдийн үйл ажиллагаанд зориулж төрийн нэрийн бичгийн дарга цэг Эрдэнэлэг дарга болцсон ирсэн байна. За түүнчлэн 21 онд манай халдвар төвчин судлалын эзэн төрийн барилгын одоо дотор байгууллагын ажилчдын зүгээс ч гэсэн нэлээд шүүмжлэлтэй хандаж за доторх энэ засвар одоо зохицлтын 5.5 төгрөгийг төвчин судлалын эзэн төрийн 28 оны 7.7 тэрбум төгрөгийн их засвар тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтын асуудлыг бол шийдвэрлэлээ. За өнөөдрийн үйл ажиллагаатай газар дээр танилцах, за ажлын явцтай нь бас танилцахаар ингээд хүрэлцэн ирэх юм аа. Тэгээд энэ хугацаанд амжилттай хийгээд 2022 8 дугаар сар маань бол эрүүл мэндийн салбарынхны ерөнхий инженер. Систем байгаа. Одоо агач ус шугам хавдаг. Одоо гол яг агач усын үйлдвэрийн энэ дээр фильтр мэдтэй юм аа. Энэ багнаас ч өшөөр доош орж ирэх юм. Тэр гараад наашаа нэг хил гайдын асуудал жоохон тээврийн асуудал. Хамт руу явахаг ийм гэсэн те. Энэ эндгийн зориултаа ачааг бол ямар нэгэн юугаар саад юм руу яваад байвал удаад байж магадгүй. Харин эндгийн зориултаа вакуум халааны эзгийн хамт хөрөмж юм уу мөдөр гэж ийм юмөр ачаагаа явах юм бол